Зохиолч Үүрийн туяа. Хэрцсэн сэтгэл. 7 дугаар хэсэг. Эргэн тойрон бараан сарал хэдийч уран дулаан цаг ирж байгаач хаврын тэнгэрийн олон ашиг хэлэхүү салхи салхилан шороо шуурж хүн бүр цаанаа нэг л гуниг тээсэн харцтай эсвэл уур бухимдалтай байгаа ч юм шиг санагдана. Саяхан уулан дээр зогсож байсан аядаана буужран автобусны буудлын руу алхахдаа хүн бүрийн царайг харан өнгөрнө. Ахин автобусанд суугаад гэрийн зүг явлаа. Тэр гэхдээ үнэхээр хэн нэгэнтэй ярилцмаар маш их санагдаж байлаа. Гэхдээ хэнтэй? Яг энэ үед гараа Кармал руугаа оруулбал өчигдрийн таксины жолоочийн дугаар байв. Хумигдсан цаасыг дэлгээд түүн рүү залгав. Хэд хэд дуудсан боловч авахгүй болохоор нь тасдах гэтэл байна уу гэх эр хүний хоолой сонсдлоо. Байна. Та өчигдөр надад дугаараа үлдээсэн таксины жолооч мөн үү? Тийм байна. Чи нөгөө охин уу? Сайн уу? Сайн. Над руу залахгүй л болов уу гэж бодсон шүү. Юу хийж байна? Гадуур байна. Одоо харах гээд. Чи хааны оём? Ганц удаг. Би чамайг замаас ч навъя. Чи сансар дээр хүрээд ирч чадах уу? Тийм ээ, чадна гэд утсаа таслалаа. Сансрын буудлын дээр буун түүнийг хүлээн яг ахин залгах гэж байхад нь тэр хажууд нь ирж зогслоо. Хөөе суугаач. Чи гэрээсээ ямар хоол явж явах юм? Харин зүгээр л ямар ч хамаагүй автобусанд суугаад мэдэхгүй нэг газар очие гэж бодсон чинь нэг мэдхэд энд ирчихсэн байна. Чиний сэтгэл санаа өчигдрөөс хойш 50 бус байгаамаа да. Сэтгэлээр унах үнэхэр хэцүү шүү. Гэхдээ тэглээгээд гутраад л улам нийгмээс өөрийгөө тусгаарлаад байж болохгүй. Айл болох олон хүнтэй бас хөгжилтэй сонирхолтой газар оч. Бас найз нөхдөдөө гадуургаар зугаал ярилц. Энэ хэн нэгэнд шууд хэлчихэд хэцүү зүйл л дээ. Юу юм? За хоёулаа ингээ ойрхон нэг гоё газар очие. Одоо дөнгөж өдөр болж байна гэд хаашаа ч юм давхлаа. Хэсэг явсны дараагаар оймодтой газар ирэв. За буугаарай. Би чамд энд сүүлийн удаа Америкт чинь тусалж байна. Үүнээс хойш дахин ямарч болохгүй шүү. Гэхэд Айдана машинаас буун модны дэргэд очин газар суулаа. Нөгөө жолооч хажууд нь суугаад чамд юу тохиолдсныг би мэдэхгүй юм. Гэхдээ юу ч болсон бай тэнийг зөвлөл хийж болохгүй. Бос, дахин бос, ойлгосноо? Чи юу мэддэг гэж бүх зүйлийг амарханаар яриад байгаа юм. Амьдрал тийм амархан зүйл юм уу? Амьдрал хэцүү. Бүх зүйл нуран өнгөрөх үе зөндөө л ирнэ. Надад ч тийм үе зөндөө ирсэн. Одоо ч бас байсаар л байна. Миний сэтгэлийн шарахыг гүйцэн гэж юу? Би чамд ярьж өгөх үү? Харин дараа нь чи ярина шүү гэд түүнд өөрийгөө эхэлж танилцууллаа. Намайг хангал гэдэг. Би айлын баггүй. Багаасаа сэхэдэн айлд төрж өссөн учраас надад дутагдах гачигдах юу ч байгаагүй. Аав ээж хоёр минь хоёулаа эмч байсан юм. Би доороо нэг эмэгтэй дүүтэй байсан. Үргэлж хамт тоглож яг л найзууд юм шиг өссөн. Ээж аав минь маш завгүй учраас дүү бид хоёрыг үеэлэгчд маань харуулад л өөртөө ажилдаа явдаг байсан юм. Би 6 настай, дүү минь 5 настай байсан. Бид гадаа тоглож байгаад миний ам цангаад бахаар нь гэртээ орж ус уух гээд түр дүүгээ тоглоомын талбай дээр үлдээгээд өөрөө гэртээ орчход ирсэн. Буцаад яг тоглож байсан газартаа ирсэн боловч дүү минь байхгүйсэн. Би маш их айж уйлж дүүгээ хаасан боловч болоогүй. Буцаж гэртээ ороод үеэлэгчтэй хэлэхэд тэр бас айж сандран зэрэг хаасан боловч олдоогүй маа. Эгч ээж аавд хэлж аав ээж цагдаад мэдэгдсэн. 2 хоног өнгөрлөө. Ээж минь хагас галзуугийн байдалтай. Манай аав буруу зүйл хийсэн учраас намайг маш их загнаж зоддог болсон. Угаасаа жоохон дүүгээ орхиж явсан нь миний буруу учраас аавда зоддуулчаад өрөөнд орж уйлахдаа цонхоор харагдах нар сар од гээд
бүгдэд дүүг минь олоод өгөөч гэж гуйдаг болсон. 3 дахь хоног дээр цагдаа нараас дуудлага ирсэн. Охин ч нь олдлоо. Яралт эмнэлэг дээр хүрээд ирээ гэж. Бид бүгд бөөн баярлуулж эмнэлэг дээр очисон. Дүү минь үнэхээр амар байдалтай биднийг хугтсан. Тэр жоохон би нь хөөх нэц болж нүүр ам танигдахын аргагүй хавдаж хөхөрсөн. Хөл гар нүүр битүү цус гэдэл. Гэхдээ дүү минь амьд байсан. Нэг мунавш дүүг минь хуурч авч яваад манай байрны ах байсан гэж боддоо. Тэгээд бүр эсрэг хаалганы байсан. Дүүг минь гэртээ оруулаад 2 хоног дарааллан хүчинцэн байсан юм. Араатнаас 7 дараа амтан байгаац. Яаж тийм жаахан амтныг хараад дур хүсэл нь оргилж болдох юм болоо. Дүүгийн минь цус нулимсыг үзэхдээ огтхон ч өрөвдөж байгаагүй гэж бодохоор үнэхээр амар. Гээд нулимсаа дийлж ядан ярьсан ч хоолоон жижирхийлж түүнээс үгт сүултээ гарахаа боллоо. 7 дугаар хэсэг төгсөв. Хэрцэн сэтгэл 8 дугаар хэсэг. Айдана түүнийг тайвшруулах гэж оролцсон ч түүнд хүрч чадахгүй байлаа. Хэсэг түүнийг харан суулаа. Тэрээр арай ядан тайвширч байв. Тэгэд нөгөө хүн яасан? Тэр хүн үү? Тэр хүн шоронд орсон. 8хан жилэл 20 хэл авсан. Гэхдээ баян эрх мэдэлтэй хүн учир 4 жил суугаад л суллагдсан. Би энэ нийгмийн хууль дүрмийг үнэхээр ойлгохгүй. Яагаад ийм нийгмийн хог шар харгис хүмүүст хууль бага үйлчилдэг юм болоо? Дүү чи надаа гайгүй юу? Дүү маань 13 наснд аймаа хорлцсон. Тэр энэ бохир үйл явдлыг харахыг хүсээгүй байх. Тэр минь жоохон биендээ арай л ахцсан зовлон үрч жаргаж чадалгүй энэ хорвоог орхисон юм. Ээж минь хагас галзуурч сэтгцэн эмнэлгээр авдаг болсон. Аав минь архинд орж би гэдэг хүн хэнд ч хэрэггүй нэгэн болсон. Аав маань архинд хамааралтай болж ажлаасаа гарч гэрийнхээ үнэтэй зайтай бүх зүйлийг үрэн таран хийсэн. Ээж маань эмнэлгээр яваад одоо гайгүй болсон ч үе өвчин сэтэрдэг. Одоо бол манайх гэдэг аль захын гэр хороололд хоногийнхоо хоолны төлөө л амьдарч байна. Манайхч гэжтэй би аав маань арх хүн. Ээж ирэхээр нь аавтай зодтолтно. Над руу орилж хашигчна. Би одоо 1% их сургууль сурдаг. Энэ жил 3 дугаар курс, дараа жил төгснө. Хар бор ажил хийгээд л сураад л амьдраад болж л байна. Амьд үлдсэн хүмүүс бол аргаа олоод амьдрдаг юм байна лээ. Үгсэн хүн л өргөдөлтөө чигээрээ дуустдаг нь харамсалтай. Миний амьдрал нэг иймэрхүү л байна да. Харин одоо чинийхийг сонсъё. Би тэр муухай зүйлийг ярмааргүй байна. Зүгээр л мартмаар байна. Чи тэгвэл надад ядаж өөрийнхөө талаар товчхон танилцуулаа л да. Намайг Айдана гэдэг. Би 18 настай. Ээжтэйгээ хоёулаа амьдардаг. Энэ жил 10 жилээ төгснө. Аав маань хэдхэн жилийн өмнө автослоор үүд болчихсон юм. Миний амьдрал би гэдэг хүн ердөө л юм. Нэр чинь гоё юм аа. Хоёулаа өнөөдрөөс сайхан найзууд болох уу? Чи гунгалсан, гутарсан, аль эсвэл баярлсан үедээ надтай уулзаж болно. Зүгээр л чамд хэн нэгэнтэй ярилцмаар үе гардаг да. Тэр үедээ чи надтай ярилцаж болох уу? Болно. Болж байна. Тэгвэл одоо явцгаая. 10 жилийн хүүхэд байж хол зэлүүд газар танихгүй ирэх хүн дагаад л ирж байдаг. Надаас өөр хүнтэй ингэж явж болохгүй шүү. Ойлгосноо? Ойлголоо. Баярлалаа чамд. Юунд? Зүгээр л найз олж өгсөнд. Зүгээрээ. Харин ч надад хаяа сэтгэлээ бодлого найз байдаг байсан юм. Харин чамд баярлалаа. Тэр хоёр хоорондоо элдв зүйл ярьсаар Айданыгийн гадаа ирлээ. Айдана түүнд баяртай гэж хэлэн гэрлэг орох гэхэд үүдэнд нь хуйг зогсож байлаа. Сайн уу? Чи өнөөдөр яагаад ирээгүй юм? Хичээлдээ. Би өвдөд байсан юм аа. Саяных юм. Чамд ямар хамаатай юм бэ? Тийм л дээ.
Гэхдээ л чи маргааш хичээлд ирэх үү? Бид давталгаа хизээ их үү? Тэр давталгаа өөрсдөө хий. Би чадахгүй. Тэгээд дахиж манайхаар битгий ирээрэй. Чи яагаад уралчихсан юм бэ? Зүгээр л би хэд хоногтой хичээлд явахгүй. Харин гэртээ өөрөө хичээлд давтчихна. Тийм болохоор өөртөө бодоод л хичээцгээе. Баяртай гэж хэлээд гэрлүүг орлоо. Гэртээ орон гэрээ цэвэрлээд хоолойгийн ээжигээ хүлээлээ. Ээж нь ч удалгүй маш баяртайгаар амдаа дуу аялан орж ирэв. Оо ээжээ, би хоолой хийчихсэн. Таны дуртай будаатай хургийг хийсэн. Баярлалаа. Мундаг охиндоо. Миний охины би гайгүй юу? Гайгүй ээжээ. Гэхдээ би ахад хэд хоног гэртээ амарч болох уу? Хичээл хийгээд ядраад байх шиг байна. Дээрээс нь хүүхдүүдэд давхар хичээл заахаар. Тийм үү? За тэгээд ээж нь маргааш багштай ярьчихна. Тэр яах вэ? Миний охин хоёулаа нүүхэр болж байна да. Хаашаа яах гэж? Ээжийг нь ажлаа сайн хийсэн гэд хоёр өрөө бариар шагнасан. Ээж та тэгээ түлхүүрийг нь авчихсан юм уу? Хэрэггүй ээжээ. Яагаад? Энэ чинь хоёуланд нь олдох ховор боломж шүү дээ. Тэгсэн ч гэсэн болохгүй. Танд яагаад гинэд ингэж их туслаад байгаа юм? Урд нь цалингаа урьдчилаад авмаар байна гэхэд төсөв тооцоо яриад өгөөгүй гэсэн мэттэй. Тийм л дээ. Гэхдээ үнэхээр ээж нь хижээж ажилласан. Тэгээд л өгсөн байлгүй дээ. Өөр ямар санаа байна гэж. Тэгвэл би нүүч чадахгүй. Ээжээ, тэр баринд ч ормооргүй байна. Гэд ээж рүүгээ ойрлох шахам хэлв. 8 дугаар хэсэг төгсөв. 9 дугаар хэсэг. Чи яагаад уурлаад байгаа юм? Энэ чинь чиний надаас байн хүсдэг байсан зүйл биш гэж үү? Гэд Саран түн рүү гайхан асуув. Үгүй, ээжээ тэр ч тийм л дээ. Гэхдээ надад таалагдахгүй байна. Хаана юм? 3 дугаар эмнэлгийн тэнд гэсэн. Тэгэхээр эндээс 3 буудал газар. Ээжийнх нь хувьд яг ажлын хажууд. Би тэгээд яах юм бэ ээж? Би сургуулиас холдчих юм биш үү? Үгүй. Миний охин гайгүй шүү дээ. Эсвэл хоёулаа одоо хэдхэн сар гэртээ байж байгаад чамааг амархаар нүүдэл судлаа хийж болно. Бас энэ хашаага гэрээ зараад шинэ байрандаа тавилга бас бус зүйл авах юм их шүү дээ. Ээжийнхээ баярлсан царайг хараад Айдана дахин үг дуурахыг хүссэнгүй. За ээжээ. Тэгвэл тэр үедээ болно үсттэй. Хоол ид гэд түүнд хоолойг нь аяглан өглөө. Миний охин хоол идэхгүй мүү? Идчихсэн ээжээ. Таал ид. Ээжээ, багштай ярьсан уу? Үгүй, хоолоо идчихэд ярина. Хэдэн өдөр өнгөрлөө. Айдана хичээлдээ явахгүй бүтэн 7 хоног боллоо. Энэ нэгд өдрөөс хичээлдээ явна гэж багштай хэлсэн тул хичээлдээ бэлдэн унтахаар боллоо. Ингээд хичээлдээ ирэхэд тэр маш их санаа зовов. Өөрийг нь хүнтэй унтаад үзчихсэн гэдгийг мэдчихсэн болов уу? Охидын алхаа гიშгэ хүртэл өөр болчихдаг тэрийг хөвгүүд сайн мэддэг гэсэн тэгэхээр намайг шоолвол яана. Би арай мэддэхгүй залхаад байгаа юм болов уу? Яах вэ гэж элдв зүйл бодсоор сургуулийнхаа хаалгаар орлоо. Хүүхэд бүрэл 2-3-аараа хэлхэлдэн хөөцөлдөж бүгд л баяр жаргал инээдэр дүүрэн байлаа. Айданаг харсан ангийнхан хэсэг охтууд түүн дээр гүйжэрлээ. Айдана, чи минь яасыг худваа? Ингэж ирэх гэж ашгүй дээ. Би н гайгүй юу? Багш чамааг өвцөн гэж хэлсэн. Тийм ээ. Гайгүй болж байна. Та нар сайн уу? Давталхандаа бэлдэж байгаа юу? Чамайг байхгүй болохоор давтлах хийгээгүй. Хуйг бидний гэртээ ч аваачаагүй. Хуйг нэрээ чамд үнэхээр сайн юм аа. За юу гэж дээ? Сайн байлаач одоохондоо найз нь тиймэрхүү зүйл бодмааргүй байна. Сайн хичээлээ хийж байгаад сайн сургуульд орох байна. Чи мундаг юмч болж чаднаа. Бид мэдчихээн. Чи шууд л анаахад тэнцэх баха. Үгүй. Би юмч болохоо болчихсон. Тэгээд ямар мэрэгчлээ болно гэж эн чинь чиний багаас л хүсдэг байсан зүйлүүдтэй. Үгүй. Би шүүгч болохоор болсон. Харгас хэрцгий гэмт хэрэгтнүүдэд
зохих зөв шийтгэлэн өгдөг тийм хүн болмоор байна гэсэн хариуг сонсоод тэд бие биерүүгээ харан ихэд гайхширна. Ингээд тэд анги руугаа орлоо. Ягаад ч юм Айданагийн харц хуйг дээр туслаа. Хуйг ангийнхаа хэдэн хүүгүүдийг тойруулан голд нь ихэд сонирхолтой зүйл ярьж байсан бололтой бүгд сонирхон сууцгааж байснаа Айданаг хараад яриагаа болж түүн рүү харцгаана. Айданач тэр олон харц өөр дээр нь тусахад ичингүүрэн суудалтаа суулаа. Бүхэл хүүхдүүд түүн дээр ирэн биеийг нь асуулаа. Харин хуйг түүн дээр ирсэнгүй. Хичээл эхлэх хонх дуугарч эхний хичээл эхэллээ. Хичээлийн завсарлагаанаар хуйг Айдана дээр ундаа болон ороомог барин ирлээ. Үүнийг чамд гээд өгөхөд Айдана толгоос гисрэн хажуугаар нь зөрөх гэхэд гарнаас нь дадаад чи яасан сонио охин бэ? Өөрийгөө ямар ихэм дуудчихсан юм. Би энэ ороомгийг авах гэж тэнд яаж ойчрлож авсан гэж бодож байна. Чи хүний сэтгэл бодоод авчихад яадаг юм? Хин чамайг аваад өгөөч гэж гуйсан юм. Надад ороомог чинь хэрэггүй. Чамайг харахаар хин нэгэнтэй адилхан харагдаад сэтгэлд авчтаад байна. Бас чи дахиж надтай битгий яриа өд. Би чамтай уулзахад хүртэл хэцүү байна. Ойлгосноо? Гэж хэлээд түүнийг мөрлөн хажуугаар нь гарлаа. Айданатай хамт явж байсан түүний хамгийн сайн найз гээгдэх халууна түүнийг гайхаж чи ямар амар муухай аж түүнд гаргаад байна. Арай л муухай хэлчих шиг боллоо. Угаасаа өөрт нь хэлээд байхад огт тоохгүй байсан нь хэн блэ те? Надад одоо ийм шалчгансан байднартаа маялаж байх цаг алгаа. Хичээлд шамдахгүй болохгүй. Анхнаасаа хийм биологи гэсэн хичээлүүд дээр ач холбогдол өгдөг байсан. Одоо нийгмийн хичээл маш чухал байна. Чи яагаад гэнэт багийнхаа мөрөөдлийг өөрчилчихсэн бэ? Би юу? Зүгээр л нийгэм шудраг бус зүйл маш их байдаг юм байна. Тэгээд л багч болов шудраг асыг тогтоомор санагдаад л. Чи их өөрчлөгдчихжээ. Энэ үг түүнд ихэд эмзэг санагдаж яасан юм бол намайг арай мэдчихэж байгаа юм байх та гэд нүүрэндээ худлаа инээмсэглэл гаргаад яаж вэ? Зүгээр л өмнөхөөс илүү шийдэмгий болчихож. Харин найз нь нэг хүнтэй танилцсан юм аа. Хөөх, ямар хүн? За найз нь тэгж байгаад тухтай ярьж өгье за. Гэд тэд сургуулийн цайны газар руу орлоо. 9 дугаар хэсэг төгсөв. 10 дугаар хэсэг. Хичээлийн цаг дуусахад тэдний ангийн багш орж ирлээ. За хүүхдүүд ээ, одоо улсын шалгалт ирэхэд тун ойрхон байна. Бас цаашаа дүн гарах, ээш гээд том даваа их байна шүү. Та бүхэн минь дор бүрнээ маш сайн хичээх хэрэгтэй байна. Та нар минь бас багаараа маш сайн ажиллах хэрэгтэй байдаг. Одоо манай Айдана ирж гисэн юм чинь Айданагийн баг хичээгээрээ. Өнгөрсөн хоногудад давталгаа огт хийгээгүй байгаа тийм биз? За бүгдд нь амжилт хүсье гэж хэлээд гарлаа. Хүүхдүүд ч бүх зүйл хэдхэн сарын дотор шийдэгдэх учраа ихэд нухацтай хандаж байлаа. Айданагийн багийнхан түүн дээр ирээд "За хоёгийнхэр явах уу?" "Үгүй, хэдүүлээ номын сандал сууя" гэхэд "Өө, хоёгийн цуйлдаа үсэхгүй бас ядрахгүй. Тэгэж тухтаа штэ." Тэгвэл та нар тэднийх рүү яв. Би номын санд очиж хичээлээ хийлээ. За, бүгдээрээ номын санд уулзъя. Номын сан орохоос өмнө жоох юм идэ гэд хэсэг хүүхдүүд явлаа. Харин Айдана халууна хоёр номын сан руу явв. Хичээлээ гарган эхнээс нь хийлээ. Даалгавруудаа эхэлж хийхээр болоод өнөөдрийн даалгавраа ярилцсан. Бусд нь хэсэг хугацааны дараа орж ирлээ. Харин хуйг орж ирээгүй л байв. Хуйг хайччихсан болоо. Ирж хичээлээ давтахгүй байсан юм уу? Үгүй гэсэн. Гэртээ харлаа гэсэн. Угаасаа гэрээс өөр газар хийхгүй гэдээсэн штэ. Уг нь ч тэднийд хийвэл гоё л доо. Гэхэд Айдана та нар тэгээд яваач тээ. Би гуугаагүй зү. За зүгээр л ярьсан юм. Ямар амар урт олчихсан юм бэ гэд хоёр хүүхэн хэлв.
Харин Мишель гэх охин чи одоо өөрийгөө юу гэж бодоод байгаа юм бэ? Чамайг байхгүйд бид нар хичээлээ хийж чадахгүй малнууд гэж бодоод байгаа мó? Би хоёуг дээр очиж хэлээ. Чамаас гуйх юм уу? Их санчсан юм бэ? Гэд уурлан номын сангаас гаран явлаа. Араас нь нөгөө хүүхэд харж байснаа. За бид хоёр ч гэсэн явлаа. Гэд араас нь гарлаа. Айдана чив чимээгүй болоод хичээлээ үргэлжлүүлэн хийн. Чи зүгээр үү? Яасан? Зүгээр биш харагдаад байгаа мó? Үгүй. Чи хизээж ангийнхантайгаа муудаж уурлаж байгаагүй. Бас манай ангийн хамгийн элдэг нийтч гэгдэх охин гэнэт ууртай уцаартай болчихсон болохоор л. Би тийм ааштай байгаад байгаа мó? Тийм ээ. Хуйгинд очиод хичээлээ хийвэл бид илүү үр дүнтэй байдаг шүү дээ. Бусдаагаа ч гэсэн бодох хэрэгтэй баха. Бас хоёгт чи арай л хатуу хандаад байх шиг. Уг нь багш гуйсан шүү дээ. Ангийнхаа хуйгийг гайгүй шалгалтанд оруулчихаж та хоёр л чадна гэсэн багшийн итгэлийг хүртэл бодох хэрэгтэй. За. Тэгвэл маргааш тэднийд очиж хий. Гэхэд хулан инээмсэглэн толгойд өглөө. Ингээд маргааш нь бүгд хуйгийнх руу явлаа. Хуйгийн ээж Айданаг харан маш их баярлаж "Миний дүү би энэ гайгүй юу? Чи эрдэг нь ямар сайн бэ?" "Миний би сайн агчээ. Санаа тавьсанд баярлаа." За та гэд минь хуйгийнхаа өрөө рүү ороод хичээлээ хийж бай. Эгч нь араас нь амттан бэлдээд оруулаад өгье. Тэд хэдэж шуудхан хуйгийн өрөөнд орлоо. Хичээлээ гарган яг л урдын адил даалгавруудаа эхэлж хийлээ. "Хуйга, танаа ээж нэрээ үнэхээр гоё хүү юм аа. Би ийм ээжтэй байсан ч болоосай." Ээж үү? Ганц хүүхэд нь болохоор миний төлөө юу ч хийхэд бэлэн байдаг юм. Бүхэл ээжүүд адилхан штэ. Ганцхан хуйгийн ээж биш гэж Айданаг хэлэхэд "Тийм байхаа" гэж хуйг хариулна. "Хуйга, танаа аав гэж ямар хүн байдгийм бэ? Бид нарыг ирэх бүрд байхгүй ах юм?" "Манай аав захирал гэдэг юм аа. Тэгээд л байнга оройтно. Хаяа ирэхгүй ч үе бий. Тэгээд л хөдөө гадаа гадагшаа дотгошоо байнга явдаг болохоор ээж бид хоёр л байдаг юм дөө." Гоё юм аа. Аав чинь гадаадаас чамд гоё юмс авчирч өгдөг бах та. Тийм ээ. Бас мөнгө чангалттай өгдөг. Гэхдээ надад аавын үнэтэй бэлэг мөнгнөөс илүү надтай яг л аав шиг минь харьцаж цаг зав гаргаж надтай тоглодог байгаасаа гэж багаасаа хүсдэг байсан юм. Одоо бол аавыг байхгүй үед л баярладаг да. Яагаад? Аав байхаараа ээжтэй хэрэлдээд л ээжийг уйлуулад гараад явчихдаг юм. Тийм болохоор сэтгэл амар эрээгүн дээр. Бид чамайг ийм амьдралтай гэж мэдээгүй. Яасан? Баян айлын эрх бацаан гэж бодсон уу? Хүн бүртэл хэнд ч хэлж чадахгүй дотроо нууж байдаг маш том нууцуд байдаг шүү дээ. Айдана энэ үгийг сонсоод толгой дохиж байлаа. Удалгүй амттан авчирч өглөө. Тэд хичээлээ хийн цаг оройлчихсон тул хуйгийн ээж бүгдийг нь хөргөж өгөхөөр гэрээс гарах гэтэл тэдэнтэй зөрөлдөн аав нэрлээ. Хүүхдүүд түүнтэй мэндэлж Айданач мөн түүнтэй мэндлэн өнгөрлөө. 10 дугаар хэсэг төгсөв. Хэрдсэн сэтгэл. 11 дугаар хэсэг. Хуйгийн ээж нөгөө л дараалалаараа хүүхдүүдийг хөргөж өгөөд хамгийн сүүлд Айданаг хөргөж өглөө. Айдана машинаас нь буух гэтэл "Миний дүү, эгч нь чамтай 5 минут ярилцаж болох уу?" Айдана түүн рүү харвал царай нэхэд нухацтай байлаа. "За эгчээ. Гэхдээ хурдлахгүй бол манай ээж харчих юм бол юу болсон яасан гэдэл байцаалтанд орох бах та." Эгчийнх нь ярих сэдэв бол мэдээж ойлгомжтой. Хуйг. "Миний дүү, чи ухаантай, хичээлтэй ч их сайн. Бас манай хөөж бас чамд их сайн юм шиг байсан. Эгч нь ганцхан хүүтэй. Ахад хүүхдтэй болохоос өнгөрчихсөн." Хуйг бага ангидаа маш сайн онц сурлагатай хүүхэд байсан. Жил ирэх тусам ааваасаа болж хичээлдээ маш их муудсан. Тэр ээжээс өөр хүнтэй ярьдаггүй. Бас ээжээс өөр хүнийг ч хүн гэж боддоггүй. Чамайг надад ярьж байхыг бодоход
ихэд сэтгэлтэй юм шиг байна. Миний дөө, хүүд минь битгий муу хандаж байгаач тийх үү? Хичээл номонд нь туслаад гайгүй сургууль авахт нь туслаад өгөөч. Аав нь үргэлж энэ муу нусан толгой ямар сургуульд орж чаддгийм гэд байнга загнах юм. Миний хүү ууг нь толгой сайтай хүүхэд даанч аваасаа болоод ингэснийг нь аав нь мэдэхгүй юм да. Би хүүгээ бодоод л энэ хүнтэй тэсэн амьдарч байна. Хүүгээ их сургуулийг нь төгсгчих юм бол энэ хүнд дээрлэхүүлж амьдрах хэрэг алга. Салаад л явчихмаар байна. Миний дөө, эгч нь чамаас чин сэтгэлээсээ гуйж байна. Тийх үү? Эгчээ, би таныг маш сайн ойлгож байна. Тэглээгээд би хүүд чинь сайн хандж чадахгүй л болов уу? Яахав хичээлд нь туслаж байгаад их сургуульд ороход нь туслана. Баярлалаа миний дөө. Эгчтэй хэрэг болсон зүйлээ бол нэрлэхэлгүй хэлж байгаарай. Ойлголоо. За би гэртээ орлоо. Сайхан амраарай. Гэж хэлээд машинаас нь буулаа. Гэртээ ороход ээж нь ирж гисэн байлаа. Миний охин хүрээд ирвөө. Ядарсан уу? Хоол идэх үү? Үгүй ээжээ, ядраагүй. Хоол идчихсэн. Та юу хийж байгаа юм? Цаас балуурчихсан. Ээж нь байраа очиж үтсэн. Их гоё юм. Тэгээд хаана нь ямар тавилга тавих уу гэдэл зургийг зураад л сууж байна. Ээж минь дээ. Алив би харъя. Манай ээж чинь яасан гоё зурдгийм бэ? Тийм байна уу? Ээж нь дизайнер болно гэж багаас мөрөөддөг байж үлээ. Та тэгээд мөрөөдлөө биелүүлэхгүй яасан юм? 10 жилдээ аав ч надад хайртай гэдэл араас минь их гүйсэн дээ. Манай нөгөө анги байсан юм. Тэгээд л аавд чинь зөвшөөрж ариухан гэгээхэн хараар бие биенээ олж 10-аа төгсөгчл миний охин ээжийнхээ хевлээд олдсон юм. Тэгээд л миний мөрөөдөл зорилго бүгд өөрчлөгдөж охин минь л миний мөрөөдөл болчихсон доо. Тэгэхээр би таны мөрөөдлийг байхгүй болгосон юм байна тийм үү? Үгүй дээ. Миний охин чинь харинж аав ээжийнхээ баяр баясгал утга учир болж ирсэн юм шүү дээ. Ээж нь охинтой болсондоо хизээж харамсаж байгаагүй. Баярлалаа ээжээ гэд ээжигээ тэрв. Үүнээс хойш хэдэн сар өнгөрч улсын шалгалт болж өнгөрлөө. Ангийнх нь бүгд хариугаа сонсохоор сэтгэл дөгшин сууцгаана. Багш орж ирээд нэгд нэгэнгүй дүнг танилцууллаа. Айдана 3 шалгалтын 2 дээр нь 100% бол нэг шалгалтын дээр 98% байв. Ангийнхнаас хамгийн өндөр хувийг авсан байлаа. Хуйгийн хувьд 3 шалгалтын дээр 80-аас 91% хооронд авсан байлаа. Айданагийн баг хамгийн өндөр дүн авсан учраас багшийнхаа хичээл дээр бүгд 100% авах нь тодорхой боллоо. Тэд бүгд л баярлан хуйгийнх руу явлаа. Хичээлээ өдөр бүр урам зоригтой давтснаа тэд 10 жилээ төгслөө. 10 жилийн дөрөвд хувцаа тайлж бүгд л энгийн хувц өмсөх болоход цаанаа л ихэд гунигтай байв. Хонхны баяраач олигтой хийж чадаагүй тэд сургуулийн амарсны маргааш өдөр нь амралтанд явхаар боллоо. Бүгд өглөө 8 цагт товлсон газраа цуглав. Бүгд л эрцгээж автобусандаа сун хотоос ойрхон амралтын газар руу хөдөлцгөөлөө. Очоод бүгд л хөгжилтөнд тоглоцгооно. Ахиад хизээж нэг ангидаа суухгүй гэхээр аль алинд нь хамтдаа байгаа үеэ нандинан өнгөрөөцгөөно. Орой болж охид нэг байшинд, хөвгүүд нэг байшинд хонохоор боллоо. Охид эхэндээ охидын яриа өрнүүлэн хин сайн байсан гэд бүх нууцаа дэлгэн ярьцгаана. Айданагийн ээлж болоход хиндэж дурлаж байгаагүй гэдгээ хэлэхэд бүгд л итгэсэнгүй. Чамд хоёуг их сайн байдаг штэ. Чи яагаад хуйгтай өргөж болохгүй гэж? Царай зүс сайтай спорттой мундаг од залуу штэ. Бас баян. Үгүй. Надад хоёуг таалагддаггүй. Зүгээр л хин нэгэнд дурлаж цагаа өрхөөс илүү хичээлэл хийж байхад болно. Оюутан болоод дурлаж болно штэ. Чам шиг хичээлээ хийдэг болох юмсан гэж бүхэл охтууд ярилцсан. Ингээд л тэд маргаашнаас нь тус тусынхаа замаар салцгаана. Харин Айданагийн хувьд хуйгийг
Их сургуульд оруулж өгнө гэсэн ээжд нь өгсөн амлалтандаа хүрэхийн тулд хуйгинд байнга очиж хамт хичээлээ хийдэг байлаа. Ээжийн шалгалт эхлэж хүүхэд бүр шалгалтаа сэтгэл түгшин өгцгөөлөө. Ингээд л эцсүүлд нь дүнгээ сонсцох байв. Айдана сая л нэг гэртээ амс хийж суух боллоо. Хуйгтай уулзах шаардлагагүй болохоор маш их баяртай байв. Харин тэр хангалыг боддог боллоо. Өдөр бүрэл түүнтэй уулзахыг хүсэж элдв шалтак болон уулзахыг оролдоно. 11-р хэсэг төгсөв. Хэрцэн сэтгэл 12-р хэсэг. Хангал Айдана хоёр уулзаад хэсэг хугацааг ардаа өнгөрөөлөв. Зуны айгам халуун өдрүүд үргэлжилсээр. Хангалж хичээл амарчсан учраас ажил хийдэг байлаа. Орой ажлаа тараад Айданатай уулзна. Амралтынхаа өдрөөр бас түүнтэй уулздаг байлаа. Айдана ээжтэйгээ хамт шинэ байр руугаа нүв. Түүний сэтгэлд хэцүү байсан ч ээжийнхээ урмыг хугалахгүй тулд аргагүйд нь нүүсэн юм. Хашаага гэрээгээд л зарж болох бүх зүйлээ зарсан байв. Харин хуйг Айданатай уулзахаар гэрт нь ирсэн ч нүүчгсэн бас дуудлаганд нь хариу өгөхгүй мөн мессеж бичээч хариу байдаггүй байлаа. Амралтын өдөр болж ээж нь ажлынхантайгаа зугаалганд явчихсан тул гэртээ ганцаараа байгаа сайсандаа зориг гарган хангалыг гэртээ дуудлаа. Хангал эхэндээ дургуйцэж байгаад Айданагийн хэд хэдэн ятгалдаган давтан ирэхэр боллоо. Айданач дуу аялан түүнд гараа гарган хоол хийж байв. Хаалга дуугарч хангал орж ирэв. Хэн хэнийгээ хараад ихэд бие барин ичингүүрэн сууцгаана. Айданач цай хийж өгөөд одоохон хоол боллоо гэж хэлв. Тэд хэсэг чив чимээгүй суулаа. Танаахтан эмэгтэй хүн амьдардаг гэсэндээ үнэхээр цэвэрхэн юм а. Бас гойж тогтсон байна. Тийм байна уу? Ээж маань цалингаа нэмүүлсэн учраас урднах хадгалсан мөнгө тэгээд хашаага гэрээгээд л бүх зүйлээ зарж байгаад л одоогийн энэ гэрээ бий болгосон юм. Мундаг эмэгтэй юм а. Танай ээж ажлаа сайн хийсэн бололтой. Ингэж их шагнуулсан байхаа бодоход гэхэд Айдана дууга хураан тийм байхаа гэж хэлээд хоол болчихсон бололтой гэд босон явлаа. Удалгүй хоол аяглан авчирч өглөө. Тэд хамтдаа амтархан эдэцгээв. Хоёул одоо юу хийх вэ? Гой кино үзэх үү? Би гой кино аваад ирсэн. Танад сэдэд тоглоулагч байгаа юу? Байгаа гэд тэд кино үзэхээр боллоо. Хайрын тухай романтик кино байсан учраас хэн хэн догдолтой байгаа нь элхэн байв. Кинож дуусаж орой болсон тул Айдана би чамд ор засч өгье гэд түүнд ор засан өглөө. Айдана чи намайг бити буруугаар олгоорой. Би ийм хүн биш шүү. Гэхдээ миний цүнхэнд пэ байгаа. Хоёулаа хамт уух уу? Би ууж үзээгүй штэ. Чи уухгүй байсан ч болно. Харин надад ханиулаад жоохон суучих. Тэг үү? За тэгье гэд хажууд нь суулаа. Яасан? Чамд хэцүү юм тохиолдоо юу? Тийм ээ. Ээж минь ахаад л өвчин сэтэрчихсэн. Аав архиа угаад 2-3 хоног алга болчихсон. Ээж чинь одоо гэртээ ганцаараа байгаа мó? Үгүй. Эмнэлэгт байгаа. Аав чинь гайг байгаа. Ямар нэг юм болсон байх вэ дээ. Зүгээрээ. Манай аав архиа уухаар 3 хоног энэхэнд хэдэн сарч болдгийм. Уран дулаан цаг юм байна. Гайг байх уу? Чи энэ бүх зүйлийг яаж твжиж амьдрч чаддаг байна? Твжихгүй гэд яах юм. Надаас дор зүйлтэй нүүр тулаан амьдрч байгаа хүмүүс зөндөө л байгаа. Бурхан хүнд завланг дааж чадах хэмжээгээр нүгдэг гэсэн мэт дээ. Уг нь одоо наадан болох гэж байна. Бүхэл газрууд амарна. Тэгэхээр хэд хоног амарч байгаагийнх гэрийнхин тэгээд салхинд гарыг хөдөө явъя гэж бодсон худлаа боллоо. Хэзээ хамгийн сүлд гэр бүл шиг гэр бүл байснаа үнэхээр санахгүй. Хэцүү юм да. Би ч бас ийш тийш гармаар л байна. Даанч ээж бид хоёрыг
хэн зугаацуулж явах лээ дээ. Чи нэрээ анх надтай уулзахдаа яагаад гонигтай байсан юм бэ? Би юу хэнд ч хэрэггүй нэгэн болсон байсан гэх юм уу? Эсвэл хамгийн нандин зүйлээ алчсан ч гэх юм уу? Надад тодорхой харил да. Дэх үү? Чи хэнд ч хэлэхгүйз. Би хэнд хэлэх юм? Хэллээ гэхэд хэндээ хэлэх вүлээ? Ядчил чи бид хоёрын дундын танилтай биш. Нэрээч тийм дээ. Гэд нэг уртаар санаа алдан өөрт тохиолдсон бүх зүйлээ хангалд арилаа. Хангал түүнийг чив чимээгүй сонсож өгнө. Сэтгэлээ арай ядан барьж нулимсаа арай ядан твцээр түүнд бүх зүйлийг хэлв. Саяхан л өөрөөс нөр хинч мэддэггүй нууцаа тэр түүнд ярьлаа. Бас өөрт нь таалагддаг залуудаа охин насаа харгас нэгэн эрд зуур дараалцсан тухайгаа ярихад түүнээс асар их зориг төвчээр гарсан нь мэдээжин хэрэг байв. Ингээд л тэд нэг нэгнийхээ том нууцыг мэддэг болов. Хангал түүнийг тэврээд энэ нийгэмд ийм харгас эрчүүд чамтай зэрэгэлдээ амьдарч байгаад уучлаарай. Эр хүн учраас түүний өмнөөс уучлалгүй мээр байна. Гэд түүнийг тэврэхэд Айданагийн зүрх хүчтэй цохилно. Эр хүн харахаар л түүнд дургүй хурж зугтмаар санагддаг байсан бол хангалын ингэрт тэврүүлэхдээ тэр цаг хугацааг ингээд л зогсоочмор санагдаж байлаа. Айдана түүнтэй хамт унтахыг хүсв. Хангалж зөвшөөрөн тэр түүнийг зүгээр л шүнжин тэвэрч хонлоо. Нэг удаач ингэрээсээ холдуулалгүй, нэг удаач буруу зүйл хийлгүй, саналгүй, яг л өөрийнхөө алдсан зүг тэвэрсэн мэт хэвтэнэ. 12 дугаар хэсэг төгсөв. Хэрцэн сэтгэл 13 дугаар хэсэг. Үүр зайхад Айдана түүний ингэрт бүх гэгч нь унтснаа мэдэн хажуунаас нь чимээгүйхэн босох гэтэл тэр сэрэн түүн рүү харлаа. Хаачих гэж байгаа юм. Харин чиний хажууд хэвтээд байхаар гарч нь өвдөж байгаа лөө гэд. Зүгээрээ харин ч чамайг тэврээд унтахаар үнэхээр сайхан бүх унтаж байна. Хэзээ хамгийн сүүлд хэнэгэнтэй тэврэлдээс тонсноод санахгүй юм. Би ч бас яг аавдаа тэврүүлээд унтж байгаа хүүхэд шиг санагдлаа. Чиний нүд үнэхээр хөөрх юм аа. Тийм байна уу? Намайг аавынхаа нүдийг дуурайсан гэж ярьдаг юм. Аав минь нэг тунгалаг тас хар нүдтэй хүн байсан юм. Ээжигээ биш, аавыгаа дуурайсан биз дээ. Тийм ээ. Харин чи хэнийгээ дуурайсан бэ? Уг нь ээжигээ гэж хүмүүс ярьдаг. Гэхдээ одоо улам аавтайгаа адилхан болоод байх шиг байна. Тэгвэл танаа аав их царайлаг хүн бололтой. Би тийм царайлаг байна уу? Тийм ээ. Би чамд дурлаад ах шиг байна. Худлаа яриад л гэд эргэн харах гэхэд өөрлөгөө татан уруул дээр нь үнслээ. Чи чинь яаж яана гэд босож ирэхэд уучлаарай. Өөрийгөө удирдах чадсангүй. Муухай санагдсан уу? Үгүй. Гэнэт үнсгэр чинь л. Би тэр хүн шиг санагдсан байх уучлаарай. Айдана түүний уруул дээр шууд л үнслээ. Айданагийн үнсэлд хангалд яг л хүүхэд шиг өхөөрдөм санагдана. Хүнтэйч үнсэлцэж сураагүй түүний анхны үнсэлт гэдгийг мэдэж байсан ч ийм уяхан уйрам гэж мэдсэнгүй. Түүнээс уруулаа холдуулан одоо болох байхаа. Хоёулаа үнээс цаашлж болохгүй бах. Би тийм муу залуу болж хуурмааргүй байна. Гэд хажуунаас нь босон явлаа. Айдана сайхан яг л балбур мамталж буй мэт санагдаж байсан бол одоо өөрийгөө амархан охин мэт бодогдуулчихлаа гэж өөрийгөө голнсон. Хангал угаалгын өрөө орчход түүн дээр ирэхэд Айданач мөн буссан байлаа. Яасан? Хэвдэхгүй байсан юм уу? Зүгээрээ чи хэвд. Би сая алдаа гаргачихлаа. Чи намайг бэлэн охин гэж бодсон уу? Гэхэд тэр чанга нэгэд за юу гэж дээ? Хөөх юм аа. Чиний бүх зүйл цагаахан цаас шиг. Би чамаа зүгээр л нандинсан болохоор л болчихсон юм. Худлаа яриад л би муухай санагдсан байлгүй.
хэн нэгэнд хүчирхийлүүлж байсан. Дээрэс нь онгон биш ийм охинд та нар угаасаа дургүй үсттэй. Би ч гэж би тэнэг хүн юм а. Чамайг үнсчлээдэг. Битгий ингэж өөрийгөө дордвол чи хамгийн сайхан охин. Гэхдээ бид тийм зүйлд арай болоогүй байхаа гэж бодсон юм. Мэдээж чамайг намайг үнсгэд миний зүрх зогсох шахсан. Ахаад л худлаа хараад байх юм. Нээрээ би чамд гүн дурлжсан болохоор чамд хүрэхээс жааж байна. Жоохон ширэн хүрчих юм бол хаарах гээд байгаа юм шиг. Би чамд хайртай болоод байна. Би ч бас өөрт чинь хайртай болчихож. Чи миний анхны хайр гэдгийг мэдхүү. Гэхдээ чи харин надад хайртай гэж битгий худлаа хэлээд бай. За. Би чамд таалагдаг байгаа бол тэ. Явъя да. Уг нь чамд үнэн сэтгэлээс хайртай юмсан. Даанч чи гээд гадуур хувцас өмсгöd араас нь дэврээд битгий яв. Ахаад жоохон хамт байж тийхүү. Тэнэг хэмэндэ. Одоо явахгүй бол ээж чинь ирчих юм бол яах юм? Чи намайг ойлгосон бол болоо. Одоо хоёулаа өдөр бүр уулзж байна. Би чамайг бэлэн болтол хүлээн. Амал надаас хизээш битгий урваарай. Яг л энэ чин үнэт сэтгэлээрээ хамтдаа байгаарай. Ойлголоо. Амлаж байна. Би нэгэн хайртай эмэгтэйгээ өөрийнхөө тэнэг үйлдэлээс болж алдсан. Одоо дахин тийм альдаа гарахгүй гээд Айдаа нэгэн духан дээр үнсээд баяртай гэж хэлээд явлаа. 13 дугаар хэсэг төгсөв.